Сайн бацхан эрхэмд үзэгчдээ сайн телевизийн оргил цэг мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон нургалж үзлийн дэрвэж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж авах болно. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 21 аймгийг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалтын гол зорилго нь зочлогийн үйлчилгээний аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх 10 мэргэжлээр зохион байгуулах юм байна. Тус сургалтанд өнөөдрийн байдлаар манай аймгаас өмнө аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан тодорхой хэмжээний туршлагатай аялал жуулчлалын салбарт одоо хөл тавих гэж байгаа болон бүхий малчтаас бүрдсэн 27 хүн хамрагдаж байгаа юм байна. Аялал жуулчлалын салбар манай аймагт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнийг цааш нь яаж хөгжүүлэх тухай сургалтанд хамрагдаж буй иргэдийн үүрэг хариуцлага мөн гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Өнөөдөр Баян-Улгийн аймгийн Улгийн хотноо баруун бүсийн сургалт эхэлж байна. Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зохион байгуулагдаж байгаа 21 аймгаар нэгдсэн сургалт явагдаж байгаа. Энэхүү сургалтанд зочлохын үйлчилгээ аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх ийм сургалт байгаа. 10 мэргэжлээр явагдаж байгаа ийм сургалт байгаа. Эхний гараагаа бид нэр Увс аймгийн Улаангом хотод хийлээ. Улаангом хот 5 хоног болоод өчигдөр орой Улгийн хотноо хүрэлцэн ирлээ. Улгийн хотынхан болон Баян-Улгийн аймгийнхан биднийг их сайхан халуун дотноор хүлээн авлаа. Би өөрөө хөтөч тайлбарлагчийн сурагч багшаар энэ удаад ажиллах болно. Манай сургалтанд өнөөдрийн байдлаар 27 хүн хүрэлцэн ирсэн байна. Энэхүү суралцагчдаас харж байхад аялал жуулчлалд өмнө ажиллаж байсан тодорхой хэмжээний туршлагатай мөн түншлэн аялал жуулчлалд хөл тавих гэж байгаа ийм хүмүүс болон нутгийн малчтаас бас оролцож байна. Арга хэмжээнд орон нутгийн засаг захиргаа их анхаарал тавьж байгаад бид бүхний хувьд бас их талархууштай явдал болж байгаа. Яагаад тэгэхээр засаг төр өөрөө ойлгож энийг дэмжиж байгаа, бидний тал талаас нь дэмжиж ажиллаж байгаа. Баян-Улгийн аймгийн засаг даргын тамгын газарт бас талархлаа илэрхийлж байна. Хамгийн гол нь оролцогчдын итэг санаачлага оролцоо эрт юм байгаа. Тиймээс өнөөдөр бүгд цагтаа ирсэн байна. Цагтаа ирж ийн гэдэг бол аялал жуулчлалын хувьд бол нэг номерын үзүүлэлт. Аялал жуулчлалт энэ үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүн цагийг баримтлана гэдэг бол нэгдүгээр шалгуур байдаг. Хоёрдугаар шалгуурыг бид нар энэ хичээлүүдээр үзээд дараа ингээ ямар шалгуурууд, ямар ур чадвартай байх хэвээр, ямар мэдлэгтэй байх хэвээр, ямар мэргэжлийн хандлагатай байх хэвээр гэдэг энэ 5 хоногийн сургалтаар бид бүхэн орохыг хичээнэ. Яад би хичээж байна гэхээр энэ бүгдээр бол бүгд суралцж байгаа юм биш. Бүгдийг төгс эзэмшиж байгаа. Энэ хүн зөвхөн тухайн мэргэжлүүдийн А үсгийг тавьж гин гэсэн юм. Цаашдаа хүмүүс өөрсдөө энэ бүгдийг боловсруулад өөрсдийгөө хөгжүүлэх асуудал үлдэж байна. Тэгээд Баян-Улгийчүүдтэй бүгдөөрэнд нь амжилт хүсье. Аялал жуулчлал Баян-Улгийд бол бас хэрчимтэй хөгжиж байгаа салбарын нэг бөгөөд энэхүү салбараа зөв голдорт нь зөв авч явах нь одоо бидний ажил болоод үлдэж байна. Баярлалаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Өнөөдөр 6 дугаар сарын 1-ний өдөр хүүхдээ гадуур хараа хяналтгүй явуулахгүй байх, мөн хүүхдээ бэлэг сонгохдоо хүүхдийн биегт хортой хүнсний бүтээгдэхүүн авч өгөхгүй байх талаар сэрэмжлүүллээ. За удахгүй их хөрсийн баяр болох гэж байна. За тиймээс одоо эцэг эхчүүд маань бага насны хүүхдүүдээ харгалзах хөнгөө явуулахгүй байхыг бас анхааруулж байна. За сүүлийн үед одоо зуны дэлгэр цаг болж байгаатай холбогдуулан хүүхдүүд маань ганц нэгээрээ явах, орой үдш, олон нийтийн газар явах, мөн бага насны хүүхдүүдийг одоо тийм ээ эцэг эхчүүд маань орой үдш бас дэлгүүрүүдээр явуулж байна. Энэний удмаас одоо замтай ерийн осолд өртөж болзошгүй. За мөн бас хүүхдүүд маань дугуйтай хичээлдээ явж байна. Тийм учраас одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг бас чанд сахиж бас хөдөлгөөнд бас соёлтой оролцохыг бас хүүхдүүдтэй бас уриалж байна. Яагаад гэвэл манай аймагт бол дугуйн зам байдаггүй. Машины замаар хүүхдүүд маань бас хурдтай явдаг. Энэний улмаас одоо машин шүргүүлд бодсошгүй учраас бас энэ байдал дээр бас анхаарах шаардлагатай байна. За мөн одоо хүүхдийн паркт бас үйл ажиллагаанууд 6 сарын 1-ний өдөр явагддаг. Гэтэл одоо эцэг эхчүүд маань бага насны хүүхдүүдээ харгалзах хөнгөө бас энэ хүүхдийн паркт авч явдаг учраас бага насны хүүхдүүд маань тоглоом үзэж байгаад эцэг эхчүүдээсээ төөрөх асуудлууд гардаг учраас ер нь хүүхдүүдийн гараас барьж харгалзах хүнтэйгээ бас явуулахыг бас цагдаагийн байгууллагаас бас сэрэмжлүүлж байна.
Сайн байцгааны эцэг эхчүүдээ хүүхдийн баяр ойртож байгаа тул хүүхдүүдэд ганцаарнгийн битгий явуулж байгаарай. Сэргийлэгч айлыг зөвлөж байна. Өлгийн сумын ард иргэд аж ахуйн нэгжийн иргэдийг хамруулсан нээлттэй алганы өдөрлөг өнөөдөр Өлгийн сумын засаг даргын тамгын газрын хурлын заалан зохион байгуулагдлаа. Нээлттэй алганы өдөрлөгт Өлгийн сумыг хариуцсан газрын даамал, улсын бүртгэгчид, санхүүгийн алба, хот тогтчуулалтын алба, багийн ажлын алба өөр өөрсдийн тус хариуцж буй ажил үүргийн талаар ард иргэдэд танилцуулга хийлээ. Тус өдөрлөгийг зохион байгуулснаар Өлгийн сумын засаг даргын тамгын газрын зүгээс ард иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээний талаар ард иргэдэд бүрэн ойлголт авч хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ард иргэдэд дараах мэдээллүүдийг хүргэсэн байна. Үүнд 2019 онд улсын төсвөөр аймаг сумд хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар, сургууль цэцэрлэгүүдийн төсөв санхүүгийн талаар, 2019 оны газар зохион байгуулалтын талаар хийгдсэн ажил, ард иргэдэд газрын талаар ойлголт өгөх, мөн сургуулийн өмнөх боловсролд хүүхдийн хамрагдалт, 6 настай хүүхдийн сургууль бүртгүүлэх байдал, улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилт, мөн гудамж талбай зөвшөөрлгүйгээр худалдаа 8 элдийг хязгаарлах, сум хөгжүүлэх сангаас суулгах зээлийн талаар мэдээлэл хүргэсэн байна. Өнөөдөр манай Өлгийн сумын нээлттэй алганы өдөрлөг зохион байгуулагдж байгаа. За энд одоо манай иргэний танхимдэр хуулийн эрхцийн тусалцааны төв мөн нэг сонгоны үйлчилгээ гэсэн үйлчилгээ үзүүлээд сарын нүүр үзэж байна. За энэ дээр болохоор бүх одоо нийгэм татгалын болон өргөдөл гомдол хуулийн тусалцаа мөн газрын асуудлын талаарх мэдээлэл өргөдөл гомдлыг одоо авдаг тийм үйлчилгээ үзүүлж байгаа. За энэтэй холбоотой өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгтэй холбоотой бүх одоо байгууллагуудад ихэнх одоо үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад бид нар урилга явуулсан. За энэ урилгыг хүлээж аваад ирж манай нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа нийт байгууллагуудаа мөн ард иргэдтэй манай албан хаагчдаа бас баярлсан талархснаа илэрхийлье. За энэ нээлттэй хаалганы өдөрлөгөөр одоо Өлгийн сум дээр явагдж байгаа үйл ажиллагаа мөн манай төрийн албан хаагч нарын үзүүлдэг үйлчилгээний талаар бид нар товч танилцуулга бас хийж байгаа. Мөн эдгээр албан хаагчдаас бусад байгууллагуудад жишээ нь газрын харилцаа, нийгмийн даатгал, улсын бүртгэл зэрэг байгууллагуудад одоо ирж өөрсдийнхөө ажлыг бас танилцуулж байгаа. Мөн одоо улсын бүртгэл дээр өнөөдөр нөгөө торгуул төлдөг иргэд одоо өнөөдөр ингээд торгуулаас аль биесны шөлөөлөгдөөд тийм хөнгөлт бас үзүүлж байгааг энэ ташрамд хэлье. Мөн одоо манай албан хаагч нар одоо тусдаа байгаль орчны талаар хот тогшуулах үйл ажиллагаа мөн одоо бусад үйлчилгээний талаар товч одоо танилцуулга явуулж байна. Өлгийн сумын засаг даргын тамгын газраас явуулж байгаа өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгтөр мал эмнэлэг үржлийн засгийн албанаас сум хөгжүүлэх сангийн мэдээллээр ард иргэдэд хангах үүднээс оролцож байна. Манай сум хөгжүүлэх сан маань 2019 оны 4 сарын 25-нд төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан тогтоолын дагуу төсөл сонгон шалгуулах ажлын хэсэг маань 14 хоногийн хугацаатай 280 төсөл хэрэгжүүлэгч иргэдийнхээ үйл ажиллагаатай танилцсан төслөө сонгон шалгуулад ирсэн байгаа. Нийт ирсэн 280 төсөл хэрэгжүүлэгчээс маань ерөнхийдөө бол төслийн шаардлага хангасан болон үйл ажиллагааныхаа шаардлага хангасан 97 төсөл хэрэгжүүлэгчийнхээ төслийг сонгон шалгаруулалтаар авч ирээд орон тооны улс зөвлөлийнхэнд танилцуулсан байгаа. Мөн Монгол улсын ерөнхий сайдын өдөрдмжаар аймгийн хөдөө аж ахуйн газар болон аймгийн хяналтын газрынхан маань манай сум хөгжүүлэх сан дээр 2 хоног ажиллаад ажлыг дүүнээд явлаа. За тэгээд тус
шалгалтаар гарсан зөрчлийн талаар бол албан ёсны дүгнэлтийг бол орон нутгийн радио телевизээрээ би арт иргэдтэй тайлбарлан хэлнэ. Мөн сүм хөгжүүлэх сангаас урд 2011-аас 16 онуудад сүм хөгжүүлэх сангаас зээл авсан 398 иргэдийн маань 97 иргэдийнхэн зээлийн гэрээ контакт олдохгүй улсад 489 сая төгрөгийн зөвхөн үндсэн зээлийн хохирол учруулсан байгаа нь төрийн аудитын шалгалтын явцад илэрсэн энэхүү илэрсэн зөрчлийн давуу миний бие үлгэр сумын засаг даргатай хамтран Монгол улсын авилгалтай тэмцэх газар албан ёсоор хандаад одоо хэнд шалгалтынхаа явцад явж байгаа. Ер нь бол сүм хөгжүүлэх сангийн хохирол маань урд жилүүдийг ботход энэ хагас жил дотор маань маш сайн хохирол нь арилгатай байгаа. 6 сар дотроо багтаад бид нар эхний ээлжийн 97 төсөлд хэрэгжүүлэгч иргэдийнхээ санхүүжилтийг нь олгохоор болоод орон тооны бус зөвлөлийнхэн маань шийдвэрээ гаргацсан байгаа. Сургуулийн өмнөх боловсрол олгодог 15 дугаар цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдийг хамруулсан өдөрлөг зохион байгууллаа. Тус цэцэрлэгээс жилийн турш эцэг эхийг хамруулсан үйл ажиллагааг сар болгон зохион байгуулдаг. Бөгөөд үүнд эцэг эхчүүд идэвхтэй оролцдог байна. Цэцэрлэг нь 3 бүлэгтэй 80 гаруй хүүхэдтэй цэцэрлэг юм байна. Тус өдөрлөгөөр эцэг эхчүүдтэй хамт аймгийн найрамдал толгой цэвэр агарт гарч хүүхдүүд цэцэрлэгээсээ сурч мэдсэн дуу шүлгээ аав ээждээ сонирдууллаа. За манай цэцэрлэг энэ 2019 онд оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгацсан эцэг эхтэй хамтран аялал зохион байгуулах үйл ажиллагаа энэ 4-р сард тусгацсан байгаа 5-р сард. Энэ ажлыг өнөөдөр ингээд эцэг эхтэй хамтран найрамдал толгойд гарч ингээд эцэг хүүхдүүдтэй хамтран нэг өдрийг ингээд сайхан өнгөрүүлж байгаа. Цэвэр агарт энэ үйл ажиллагаанд оролцож байгаа нийт эцэг эхчүүдтэй хамгийн түрүүнд баярлсан талархснаа илэрхийлье. Манай цэцэрлэгт 3 бүлэгтэй энэ нийтдээ 81 хүүхэдтэй 2019 оны цэцэрлэгийн үйл ажиллагаанд тусгацсан энэ ажил ингээд ерөнхийдөө бүгд 98% таад ингээд бэлэгдэж байгаа гэж бодож байгаа. Бидний амжилт цэцэрлэгтээ ихэнхдээ гаднах тоглоом талбай, биеийн тамирын талбай эднэрийг ирээсээ бүтээлч ажиллаар төгшүүлээд эцэг эхтэй хамтраад ер нь хамтын ажиллагааг ихэнхдээ голчлон авч ирсэн байгаа. Цаашдаа ингээд хамтран ажиллаад цэцэрлэгийг хөгжүүлээд, хүүхдээ хөгжүүлээд ингээд төрлийн арга хэмжээнд ингээд идэвхтэй оролцоорой гэж бүх эцэг эхчүүдтэй уриалмаар байна. Ингээд өнөөдөр ингээд 15 дугаар цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдтэйгээ ингээд цэвэр агарт гаргасанд баярлалаа. Нэг сар болгоно ингээд эцэг эхийн оролцоотойгоор хүүхдүүдтэйгээ ингээд дандаа юм зохион байгуулдаг. Тэг хүүхдүүдийн баг 2 дахь гэрэн болсон цэцэрлэгийн энэ багш сурган хүмүүжүүлэгчд бид нар маш их баярлж явдаг. Хүүхдүүдийн хүмүүжил цэцэрлэгээс эхэлдэг. Энд хүрээд сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эргэн уулзлаа баяртай үзэгчдээ.